Хай. Өнөөдөр би Libra-гийн тухай ярьж хүрлээ. Libra нар сугар гаригаар өдөрдүүлдэг. Сугар гариг юу хариуцдаг вэ? Гоо зүй, үзэсгэлэн, хайр, balance, dualism. Libra Sun-тач бай, Libra Rising-ч бай. Libra нар их царайлаг төрдөг. Тийм амар attractive төрдөг. Libra Rising хүмүүсийн ялангуяа их өндөр ч юм уу ер нь царайлаг байдаг. Толгой хэсэг, тарих, уруулны дээд уруулыг хариуцдаг учраас тэдгээр зүйлс нь арай өөр гэдэг хэлбэр төрсөн. Уруул нь арай нэг тийм уянгалсан те хэлбэр ингээд нэг юу гэдэг үлээ тиймэрхүү уруул нуралтай байдаг. Libra нарыг гэх юм бол хідэн юм шинжүүд байгаа. Тэдний төрөлхийн жоохон язгууртай шинж байдаг. Тийм учраас хүмүүсийг левлээр нь ангилж харцдаг. Өөртөө жинлүү штэ те юмны жингийн тааруулдаг учраас өөртөө левел тэнцгэр хүмүүстэй харьцсан. Эсвэл өөрөөсөө левел таарахгүй хазаагаад явчих юм бол тэдгээр хүмүүсийг жоохон игнорлох чанар байгаа. Эрдэс бол ингэж төсөлж нэг тийм модель хүүхнүүдийн амьдрал байдаг штэ түгээмэл маш хөөрхөн өвтгш байн хүртээ суугаа явдаг амьдрал явдаг. Libra нарт хүнийг ашиглах чадвар байдаг байхгүй юу? Тэднэрт ганцаараа байх буруу угаасаа яг өөр нэг хүнд партнер заавал амьдралд нь хэрэгтэй байдаг. Libra Rising хүмүүст. Libra нарын 1-р гэр дээр Libra 12 дугаар гэр дээр Virgo байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тэр хүмүүс яаж харагддаг гэсэн үг вэ? Virgo-гийн perfectionist зан чанар, бас realistic зан чанар. Libra-гийн air sign учраас бас жоохон smart-тэй, ухаалаг зан чанар, бас царайлаг байдал. Энэ хүмүүстэй ч одоо ямар ч тийм emotional юм байхгүй. Fire sign юм уу эсвэл Capricorn гэсэн шинж байхгүй учраас бараг л төгс харагддаг. Орчин үед чинь юм emotional илэрхийлсэн уйлж унчихыг чинь сул дороод тооцоод байдаг учраас нэг тийм хүмүүхэн хандлага байдаг учраас Libra Rising хүмүүс бараг л төгс юм шиг харагддаг. Гэтэ ганц юм дутдаг. Эднэрт fire дутдаг байхгүй юу? Fire. Passion байхгүй. Тийм учраас эдгээр хүмүүс нь өөрсдийнхөө тэр чадруудыг ашиглаад илүү их passionтай хүмүүсийг ашиглаж амьдардаг төрлийн хүн гэж ойлгож болно. Libra нар юмыг дандаа хамт хийдэг. Ямар нэг юм өрхөд заавал хин нэгэн хэрэгтэй. Хүнийг тусламж хэрэгтэй. Авах өгөө тэмцүүлж чаддаг. Гэхдээ тэмцвэртэй байна те тэгсээр нэ өөрлөө нэлээд их хазаавал бас тэрийг зүгээр хүлээж авна. Гэтэ хизээч нөгөө хүн лүгээ илүү их эсрэг бас хазаалгахгүй. Эсвэл тэнцвэртэй эсвэл өөрлөгөө илүү хазаалгах гэсэн нэг тийм их зан чанартай байхгүй юу? Тийм болоод нэг тийм түгээмэл модель хүүхний амьдралаар төсөөлж байгаа. Хөрхөн явж сул тал байхгүй төгс юм шиг хөрхөн цариулж явж байгаад баян хурц тусгадаг төрлийн. Гэтэ мэдээж Libra Rising эрэхтэй хүмүүссэн байгаа л да. Ер нь Libra Rising иргэн тойронд шүү дээ тийм хүчрхэг хүмүүс ер нь байдаг байхгүй юу? Libra хүмүүс ер нь beauty чиглэлийн эсвэл үнэхээр яг ингээд тийм од байх зохицсон ордоогод тэр салбараар мэрэгчлээ сонгоод ч юм уу тэгж явах юм бол илүү successful байх болно. Libra-гийн нэг үндсэн шинжийг би хэллээ. Шийдвэр гаргахтаа юм уу? Ягаад тэгэхээр тэнцвэрийг барьсаар агаад шийдвэр гаргахтаа муу орд 2 явдаг хэллээ би. Virgo Libra 2 штэ. Virgo болохоор perfect-ийг сонгох гээд Libra болохоор тэнцвэрээ барих гээд тэр хоорондоо тэр шийдвэр гарах мөчийг алддаг 2 орд байхгүй юу? Libra нар айгүй яриа. Гэхдээ яриа биш Libra нар байх юм бол ер нь айгүй abnormal шүү. Тэд нар ярих нь нөгөө зүг баг. Ер нь air sign бүгдээрээ л яриад байдаг шүү дээ. Би бас Aquarius тулдаал ингээ яриад тах шиг байна. Би надад Aquarius байдаггүйсэн бол би чинь таг дотгошоогоо нуугдсан Capricorn байх гэсэн байхгүй юу? Air sign-ууд их ярьдаг, Gemini цэмбэлт ярьдаг. Air sign-ууд үнэхээр яриа. Бас шууд ярангуйтаа шууд очоо ярьдаг өөр хүмүүс тараагаад явдаг. Хоёрдугаар гэр үндсэн мөнгөний гэр дээр Scorpio байна. Эдгээр хүмүүс нь мөнгөндөө хатуу хандаж магадгүй. Нөхөрт хараад их нэртэй болоод ингэсэн чсэн тусдаа дансдаа ч юм уу байх тийм хандлага гаргаж магадгүй. Scorpio ч нэлээд нууцлагдмалтай. Тэгэхээр Libra Rising хүмүүс
нууц хадгаламжтай ч гэж магадгүй. Ер нь их язгууртнаа шинжтэй гэж хэлсэн шүү дээ. Libra ч нөөрөө тийм болохоор мөнгөгүй байх юм бол тэр өөрийнхөө язгууртны шинжээ хадгалж чадахгүй учраас мөнгөгүй байх юм бол өөрөө emotionally ингээд нуурч унах магадaltaй байдаг. За, 3 дахь communication house дээр Sagittarius байна. Sagittarius ч тийм план хийдэг, юмыг төлөвлөдөг, ирээдүйг ингэж тиймэрхүү өнцгөр хардаг орчуудтай. Тэр онцлогоосоо болоод хүмүүстэй харьцахдаа ер нь энэ хүнтэй яг ийм зорилгоор уулзсан, тэр хүнтэй ийм зорилгоор уулзсан. Энэ бол яг найз, энэ бол ажлын зорилгын хүн гэх мэтчлэн яг төлөвлөж харьцдаг гэсэн үг. 5 дахь хэрээр Capricorn байна. Capricorn ч тийм жоохон oldie tradition гэх мэтчлэн зүйл. Эдгээр хүмүүс нь харьцангуй гэртээ өөрсдөө дотроотой айгүй тийм ёс зүй баримталдаг, бас хөгшин хүмүүсийг хүндэлдэг, бас ингээд цагаан сараар ийм ингэх ёстой ёс зүй мүү тиймэрхүү tradition айгүй дагдаг чинж чанартай. Libra rising хүмүүсүүд нь гэртээ айгүй сайн хүмүүссэн хүмүүс байдаг. Тэр хэрээрээ багадаа хүмүүжлийн суурин ингээ сайн учраас нийгэмд гараад хүмүүстэй харьцахдаа бас скил айгүй өндөр гэсэн үг байгаа. 5 дахь гэрээр Aquarius байна. Үерхэх гадуур одоо entertainment хөөж явах тийм үү? Гадуур дэмий тэнэх дээр, шоудах дээр, зугаалга явах маяг ч юм уу юу ч гэдэг юм. Тэр дээр л үнэхээр эрхчлөөтэй тэгэж чаддаг, сайн шоудаж чаддаг. Сайн ингэж цагийг зугаатай өнгөрөөж чаддаг хүмүүс байх нь. Сайн саагж чаддаг. Ийм үгийг хэрэглэхийн нэрийн зөв юм уу, буруу юм уу? Ажлын гэр дээр Pisces байна. Pisces нэг чанар өгдөгтэй. Pisces нар нэг бол бүр үнэхээр extraordinary. Нэг бол үнэхээр залах үн навшнар. Энэ Libra нар ер нь бол ажил хийх дургу Libra rising нар. Яг үнэхээр дуртай ямар хүнстэй өгөөд бүгдийг хийж чадахч бас үнэхээр дургу юм бол нэг хуруугач хөдлөхийг хүсэхгүй. Ер нь ажил хийх юм дургу төрлийн орд Libra rising болвол Libra rising хүмүүсийн 7 дугаар гэр дээр Aries байх юм байна. Эхнэр нөхөр ажлын хамтрагчийн гэр дээр. Aries ямар үлээ бодлосоо илүү үйлдэлэнд төрөлждөг, жоохон хүчтэй, амар сэтгэл хөдлөлттэй. Тийм шинжүүдтэй. Тэгэхээр өсөв. Өөрт нь хин нэгэн анхны харцаар дуурлаад суучдаг тохиолдол байдаг. Гэтэ нэг гунигтай тал нь анхны харцаар дуурлаад юу юугаач мэдэхгүй сэтгэл хөдлөлөөрөө суучдаг учраас салах магадaltaй бас байдаг. Тэгээд тийм хөөрхөн ганц би эмэгтэйчүүд бас явж байгаа тохиолдол байдаг байхгүй юу. Гэтэ rising ярьж байгаа учраас бас сансаа ямараас шалтгаалж салахгүй нас шүдэгддэг шүү. Яста юм бэ? Санаа. Манай Оолын энэ Libra, өнөөдөр Libra болсон надад зүг. Манай Оолын сансаа энэ Libra. Матар байгаа шүү дээ. Матрын онцлогууд донд чинь ер нь матрууд чинь нэлээд шуналтай хүмүүс шүү дээ. Маш өөрсдийнхөө нэр төрийг хадгалах гэсэн бас гэртээ нэлээд хангалуун амьдрах хүсэлтэй. Тийм байгаад тийм болохоор айлтуулах эмэгтэй Libra нар бол салаад өстө дими ягаад. Гэтэ одоо тэ салах өстө одоо салдаг л хата. Мэдх юм алах. Тэр тухай өстө юм өөр уншиж үзээгүй. Гэтэ харцангуй өөрсдөө бас хариуцлага гэж байгаа шүү дээ. Capricorn ч хариуцлагатай учраас гэртээ үр хүүхэдтэй хариуцлагатай хандхаар байгаа гэдэг Libra rising хүмүүс. Ингээд 12 орд чинь юудээс бүх хүмүүс нөлөөлдөг байхгүй угаасаа. Гэтэ чиний Libra rising хүний оддууд нь юу лээ? Од гайгууд нь аль хаус дээр хаана байрч чинь. Тэр байршлаараа би бинтийгээ яаж тэр нь огтлцож уулзч ингэж ясаас амар олон юм бас цаашаа гүнзгэрэж явдаг. Ерөнхий pattern нэг иймэрхүү бай гэж хэлж байгаа шүү. Заа юу. Дандаа хэлдэг шүү дээ та нар ухаантай юмч ойлгож байгаа. Ер нь Libra Aquarius rising хоёр жоохон төстөө. Ер нь хараад байхад air sign-ууд чинь толгоогоо ажиллаулдаг төрлийн хүмүүс учраас өөрсдөд нь passion татдаг гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор тэднэрт туслах хэн нэгэн заавал хэрэгтэй байдаг амьдралд нь. Туслах хэн нэгэн тэр fire sign илүү давмгаасан илүү хэрч хүчтэй. Тэр өөрсдийнх нь бодоод үнэхээр гоё санаануудыг нь хэрэгжүүлэхэд
үнэхээр бодтой ингэж болгож өгөх тийм хүчин, тийм туслалцаа support тэдний амьдрал заавал хэрэгтэй байдаг. Ялангуяа Libra rising, Aquarius rising хоёр бол нэг тиймэрхүү байдаг гэж одоогийн байдлаар мэдчихээн. Дахиад өөр юм сайн мэддэггүй. Энэ 8 дахь өрөөгөө шүү дээ. Бас мөнгөний өрөөгөр бас харж бас болдог. Харанхуй өрөө шүү дээ. Хоёрдугаар гэрийг болохоор өөрийн мөнгө ч юм уу те өөрөө ямар нэг юмд үнцэн өгөөд ямар юм гоё гэж бодож шийдээ тэрүүндээ мөнгөө зарцуулж ингэдгээр ойлгож боловч 8 дахь өрөөг бас одоо жишээлбэл Libra дээр тохируулах юм бол нөхрийнх нь авчирж эхнэрийнх нь авчирж өгөх мөнгө ч юм уу те Taurus байхаар их мөнгө авчирж өгөхийг хүсэж байгаа гэх юм уу та. Мэдээж гэртээ Capricorn шиг байхын тулд хадгаламжинд нь Taurus шиг их saving хийх хэрэгтэй зүтэй байх хэрэгтэй зүтэй. Saving Taurus ч өөртөө байгаа юм ингээ хадгалаад байдаг instinct агуулсан учраас. Scaling гэртээ ирээдүг харсан гэртээ Gemini байна. Тэгэхээр энэ хүмүүс нь тийм ирээдүйн тухай айгүй сонирхолтой. Гадаад гадагшаа явахч дуртай. Гадаад очиод амьдрахтаа ч бас дуртай. Очиод тоол унд нь тийм нэг муухай дасгүй гэсэн мэдрэмж байхгүй. Харин ч зүгээр тэрэндээ айгүй гоё enjoy дэж яваад байдаг гэсэн үг. Тэр хэрээрээ гадаад чинь яваастай байх магадaltaй. Honor гэрдэр Cancer байгаа. Энэ нь юу гэхээр мэдэхгүй байна. Сайн мэдэхгүй байна. Яг үнэндээ. Гэтэ хэрвээ энэ хүн юу байх юм бол штэ. Гэтэ энэ хүн хэрвээ ямар нэгэн газрын CEO ч юм уу юу ч ахын те байлаа гэж бодоход студитэй байлаа гэж бодоход студид гэршээ бас байх юм шүү дээ. Cancer чинь айгу ажлын гэр дээр Cancer байхараас айгу тийм байдаг шүү дээ. Aquarius нарын шинж бас яг тийм байдаг шүү дээ. Ажлын гэр эднэр дээр юм water sign байхаар ер нь тиймэрхүү шинж байдаг. 11 society friend найзуудын гэр дээр харилцаа холбоон дээр арслан байна. Libra нар чинь ердөөсөө энэ тэр өөрсдийнх нь байдаггүй чанар, passion-ыг нөхөж өгөх, найз нөх уйлсвал тэр иргэн тойрон ердөөсөө л тэр их арслан шиг хүмүүс л байхад хангалттай. Тэр хүмүүстэй ашиглаж, тэр хүний тусламжтайгаар тэр хүмүүстэй хамтарч балансаа барьж, бие биенийхээ дутуу чанарыг нөхөж, тэгж ажиллаж, ямар нэг юмыг хийж бүтээх тиймэрхүү зорилготой төрсэн хүмүүс бөлгөө. Libra нар ерөн Sunтай, Rising-тай аль нь ч байцаа. Ер нь юмыг ингэж жоохон тэнцвэр барих гэдэг зан чанар тэрэнд байдаг. Хүмүүст ингэж тохируулж хүмүүсийн ямар үг сонсохыг хүсэж юм уу? Тэрнийхэн дагуу өөр ингэж харцдаг учраас амар ядардаг тэрэндээ бас. Тэгээд ядардгаасаа болоод байнгын бие сул тавихгүй амьдэрдэг гэсэн үг байгаа байхгүй юу? Энэ яаж ин тэр яаж ин 3 хүн сууж байхад өөрөө тэр 2 хүний дундахыг нь бариад байж байна. Айл нэгнийхэн талд орохгүй те. Тийм учраас Libra нарын штэ амар сайн унтаж амрах хэрэгтэй. Унтахдаа тэд нар өөрсдийнхөө тэр юг сэтгэл зовнил сан тэр нэг бие бариад байдаг тийм үйл байдаггүй учраас сайн унтаж амарч тэр энерги нөхөж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол маш ядардаг. Бас Libra нарын нуруу өвдөх гээд байдаг тал байж магадгүй эсвэл бөөрн нас өвдөх гээд байдаг тал бас байгаа. Libra нар нэг ийм чанарууд бас байгаа. Энэ миний тал, энэ бас чиний тал ч юм уу те. Хэрвээ нэг юм дээр өөрийнх нь талд нь ороогүй байх юм бол энэ миний хүн биш ч юм уу гэдэг тий хандж гадаад хандлага бас байж магадгүй. Libra нар гэдэг Libra нар одоо хүртэл миний хувьд л үнэхээр mystery янз янзын юм харагддаг. Тэгээд би бас амьдралтаа олон Libra харж байгаагүй, амар цөөхөн Libra харж байсан болохоор тэгээд нэг бас сайн хэлж мэдэхгүй байна. Libra хүмүүсээ бол надад өөрсдийнхөө тухай надад ярьж өгөөрэй гэж үсэ. За дараа Scorpio дээр уулзъя. Баярлалаа. Баяртай. Миний видеог үздэгт нь баярлалаа. Балиар хүртэл видеог үздэгт баярлалаа.